Оройн төрийн үзэгчлээ өнөөдөр пүрэв гараг 6 дугаар сарын 18 за Монгол киноны нэвтрүүлэг 18 цаг тэг 1 минутанд хүрэхэд бэлэн боллоо. За өчигдрийн дугаар маань Отгон тэнгэр хайрхны тахилгыг ТV телевизийн уран бүтээлчд Завхан аймгийн Отгон сумаас шууд дамжуулалттай холбоотойгоор өчигдрийн нэвтрүүлэг бол завсарласан байгаа шүү гэдгийг бас дуулгая. Олон хүмүүс нэвтрүүлэг яач ваа гэсэн асуултыг бас хувь чатаар ирүүлсэн байсан. Тэгэхээр зэрэг одоо өнгөрсөн үлрэл өчигдөр Отгон тэнгэр хайрхны төрийн тахилгын ёслол арга хэмжээ болсон хүчит бүхийн 32 бүхийн барилдаан болсон гэдэг энэ арга хэмжээнүүдийг ТV телевизийн уран бүтээлч шууд дамжуулан хүргэсэн байгаа. За өнөөдөр төрийн ордон бас нэлээд л боцлон үйл явдлууд болж байна. Зуны халуун за төрийн улс төрийн халуун хоёр бас давцж байна гэж хэлж болох бах. За нөгөө талаар оюу толгой тойрсон олон асуудлууд бас яригдж байгаа. Оюу толгой баяжмлыг гаргахгүй зам хаасан хүмүүстэр өчигдөр засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу за тусгаал арга хэмжээ аваа. За хууль ёсны ажиллаж байгаа газарт хууль бус шаардлага тавих ямар ч боломж нөхцөл байхгүй гэдэг байдлаар явсан. За өнөөдрөөс бол баяжмал хэвийн нөхцлөөрөө экспортонд гарч эхэллээ гэсэн мэдээллийг бас явж байгаа юм билээ. За тамхины хуультай холбоотой асуудлаар улсын хурлын гишүүн Номин Чимэг бас нэлээд том мэдээллүүдийг гаргаж байгаа шиг байна. За бидний нөгөө хүсэн хүлээж исэн хувь хүнийг нөөдөд бүртгэх 5 саяын босхийг 400 сая болгоно гэсэн чинь ажлын хэсгээс нь энэ саналаа бас даваа татаад унахчиж байгаа ийм зүрх харагдаж байна. Улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ бас ойн хуулийнхаа асуудлыг бас олон нийтэд хандаж мэдээлж байна. За энэ хуулиудын төслүүд за эдгээрүүд одоо яагаад унаад яагаад юу болчихвоо гэдэг энэ мэдээллүүдийг та бүхэндээ хүргэхийг өнөөдрийнх нь нэвтрүүлгээр зорж байгаа шүү. За ингээд өөрийгөө хэлээд хэвийн тэтгэгч байгууллагуудад танилцуулаад нэвтрүүлгээ эхэлье. Монгол комментэд нэгтгэцгээе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага Монсын хувьд бол Магнимон бүтээгдэхүүнээр хамтарч байна. Магнимоны хувьд гэх юм бол одоо магний болон B6 амин дэмийн одоо нийлбэр нэгдэл гэж хэлж болно. За магний болон B6-гийн дутагдлаас ус өрсөн сэргийлэх зорилгоор эмчлэх зорилгоор энэ магнимоныг хэрэгэлдэг. За нойргуудах, толгоо өвдөх, оюуны чадамж сулрах, толгоо эргэх, анхаарал төвлөрөлд муудах гэх мэтийн энэ зүйлүүдэд бас магнимоныг хэрэгэлдэг. За ялангуяа энэ эсэлтийн ерхий шалгалт болох байгаа үед за оюутнуудын шүүлийн шалгалт шүүлэг болох байгаа үед бол магнимоныг хэрэглэснээр анхаарал төвлөрөх чадвар бол нэлээд сайжрана гэсэн ийм уриатагаар Монс Монгол комменттэй хамтарч байгаа. За мөн үндэсний үйлдвэрлэгч Монконди брэнд хамтарч байна. Монкондигийн хувьд гэх юм бол сүүн чихэр гэж шинэ бүтээгдэхүүнийг нийт хэрэглэгчтэй бас хүргэж эхэлж байгаа. Сүүн чихэр за Монконди бол янз бүрийн олон төрлийн чихрүүдийг гаргаж ирдэг. Бид нар одоо шар чихрүүдийг мэднэ. За тэгвэл шинээр сүүн чихэр гээд үнэний цэвэр сүүний орцтой ийм чихрийг бол зах зээлд худалдаалж гаргаж иржээ. За ингээд баяр наадмын өдрүүдэд та бүхэн бас үндэсний үйлдвэрлэгч Монкондигаар тавгийн чихрээ засаарай, тавгаа засаарай гэж. За 30 жилийн түүхтэй 8 салбараар үйл ажиллагаагаа явуулдаг 100 нас дэмийн сан Геворин гэдэг энэ өвчин намдах эмээр бас хамтарч байгаа. За энэ нэм нь бол одоо ямар нэгэн жоргуу олгосдог. За бүгд найр Солонгос улсад үйлдвэрлэсэн. За тэгээд дээрэс нь хотоод хамгаалагчтай гэдгээр бусад одоо өвчин намдах юмнуудаас давуу талтай байгаамаа. За тэгэл толгоо өвдөх, шүд өвдөх, үе мөчний өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлт, ууц нуруугаар өвдөх, ясны хугарал, зөөлөн эдийн бэртэл гэмтэл гээд ямар нэгэн өвдөлтийн үед л Гевороныг бол хэрэглэн хотоодыг чинь давхар хамгаалчихна. За одоо ингээ аял зугаалгын үйлрэл эхэлж байгаа та бүхэн бас Гевороныг аяныхаа цүнхэнд хийгээд автомашинда нэгийг байлгаад ингээ явах юм бол ямар нэгэн гинтийн зулгүй зүйлүүд эсвэл одоо гинт шүд өвдөх гэх мэт ийм өвчин зовөр болсон бол суурин газар бараадаж эмнэлэгт үзүүлэх хүртлээр тэр өвчин зовоорыг мартах боломжийг бас Геворин олгож байгаа шүү. 100 насны 75, 100, 500 гэдэг утас таныг сонсож байгаа. За манай CU loyalty хөтөлбөрийн амжилтаа явуулаад өнгөрүүлсэн. За CU-гийнхний хувьд гэх юм бол одоо өнөөдрийн хувьд бол нэг шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэж өгөөч гэсэн. За энэ шинэ бүтээгдэхүүн нь ямар бүтээгдэхүүн бэ гэхлээр зэрэг нөө CU чи янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн зардаг шүү дээ, нөө бакелсан хоолнууд. За энэ ч нь бол одоо монголчуудын уламжлал болгодог нөгөө 5 цулын хоолнуудыг гаргаж ирсэн байна. 5 цулын цойвон, будаатай хуурах, хуушур, аяг шүл, шарсан илэг, гүзээний салаад, хорхог банш, хунчиртай аяг шүл зэрэг Монголын уламжлалт хоолнуудыг өөрийн хоол үйлдвэрлэлийн төвдөө бэлтгэж бүх салбаруудаараа CU худалдааж эхэлсэн. За Taste of Mongolia гэсэн бичгээр лангуун дээр нь байгаа юм байна шүү. За ингээд CU Монгол комменттэй бас хамтарч байгааг дуулгая. За мөн Black Horse Discovery компани хамтарч байгаа. За Black Horse Discovery-гийн хувьд гэх юм бол одоо Монголд 1.5-аас 2.5 сая төгрөгөөр хийгддэг шинжилгээнүүдийг бүгд найрамд хятад ард улсын өвөр Монголын өөртөө засахорн хөх хотод 1500 юанаар хийж боломжийг бас олгож байгаа. Нэг гэсэндөө 70% хямдралыг зарласан гэсэн мэдээлэл бас өгч ирсэн.
За ингээд 3 хоногийн аялал юм бэлээ. За энэ 3 хоногийн аялалда та бүхэн өөрснөө ямар ч үсэн ирээн орчих. За ирээнээс цаашаа бол Black Horse Discovery та бүхнийг бол аваад явнаа. Замын зардал, байрлах буудал, идэх хоол, за үзүүлэх шинжилгээнүүд нь бүгд багтаад 1500 байна. За үүнд нь бол ходоод гизний унтуулгатай дуран компьютер томограф үзлэг, эхо, эрентхэн цус шээсний дэлгэрэнгүй, дотоод эрхтнүүдийн шинжилгээ, за тэгэл одоо нүд чих, хамар, хоолой, шүд гээд судасны хатуурал, ясны нягтршил гэж бүгднийг л үүсгэх юм байл. За яг миний ард самбар нь ингээд байж байна. За ингээд энэ 1500 юан замын зардал 5 тухтай буудал бүрэн багц нарийн шинжилгээ гэсэн юм зүйлүүд нь бүгдээрээ энд одоо багтчихсан байна. За 91.11 тэг 7.11 чэйжлэхэд их амархан 91.11 за наадмын өдөр гэж чэйжлэх 07.11 гэдэг. За 99.99 16.78 гэсэн юм дугаарууд дээр та бүхнийг санал хүсэлтийг сонсож байгаа юм байна шүү. Black Horse Discovery. За уснаа. За аргашаа хараад уншиж. За Home Media гэдэг ийм шинэ бүтээгдэхүүн гаргасан юм байна. Тэгээд одоо би аргашаа хараад уншихаасаар аргаалга. Илүү ухаалаг Android үйлдвэрлэлийн системтэй, илүү сонголт, кино контентын өргөн багц, илүү их хялбар, ажиллахад энгийн функц. За ингээд шинжлэгдсэн юм байна энэ. За 77 40 99 44. За Home Media цэг юм байна гэсэн хаягаар холбогдож энэ шинжлэгдсэн төхөөрөмжийг худалдаж авах боломжтой юм байна гэж. За ингээд Монгол комментоос Home Media хамтарч байгаа юм байна. За өчигдөрчин Отгон тэнгэр хайрхны тахилга болоод өнгөрлөө. За тэгээд бас бараг 40-50 мянган хүн цугларсан гэвүүдээ тий. За өнөөдөр бол тухайн тахилга явагдсан газрын их цэвэрлэгээний ажлууд бас үргэлжилж байгаа гэсэн ийм мэдээлүүд явж илээ. За тэгвэл бид нар чинь одоо хайрхтнуудаа тахидаг бол ерөнхийлөгчийн зарилгаар хөвсгөл нуурыг одоо төрийн тахилгад нуур болгож байгаа юм байна. За ерөнхийлөгчийн зарилгаар хөвсгөл нуурыг төрийн тахилгад нуур болгож эргэн тойрны 800 км газрыг одоо иж бүрэн цэвэрлэнэ л гэсэн. За энэ тахилгад болгож байгаа тэгээд зарилга гаргаж байгаа зарилгын дагуу тахих үйл явц бол 8 сарын ихээр болно гэсэн ийм мэдээлэл бас өгч байгаа шүү гэлээ. За өнөөдөр ерөнхийлөгчийн одоо институцээс энэ талаарх мэдээллийг ерөнхийлөгчийн тамгын газраас бол хэвлэлийн урал хийж энэ талаарх мэдээллийг бас олон нийтэд хүргэсэн байлээ. За ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга золбоо ерөнхийлөгчийн захирамжийн дагуу энэ жилээс эхлэн хөвсгөл нуурыг дархан цацд нуураар бүртгэж төрийн тусгай хамгаалтанд авч байгаа бөгөөд нуурыг тахих ёслолын үйл ажиллагааг эх 8 дугаар сар зохион байгуулнаа. Энэ бол зан үйлээс гэхээс илүү төр хөвсгөл нуураа хамгаалтанд авч онцгой ач холбогдол өгч байгаа төрийн дээд хэлбэрийн шийдвэр юм аа. За энэ шийдвэрийн дагуу 6 дугаар сарын 22-ноос эх 8 дугаар сарын 13 хүртэл хөвсгөл нуурын эргэн тойрны иж бүрэн цэвэрлэх аян зарлаж хөвсгөл нуураас эгийн гол ихээ авдаг. Иймд энэ хэсгийг буюу 800 орчим километрийг газрыг цэвэрлэнэ. Хөвсгөл нуурын их цэвэрлэгэнд төрийн болон төрийн бус байгууллага ойр орчинд үйл ажиллагаагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллана. 2 сар үргэлжлэх цэвэрлэгэнд байгаль орчиндөө санаа зовниж байгаа нутгийн иргэдээс гадна аяллалын улирал ихэнсэндээ холбогдуулсан дотоод гадаадын жуулчид бүрэн хамрагдах боломжтой шүү. Ерөнхийлөгчийн хувьд байгаль орчноо хамгаалах чиглэлд анхаарч ирсэн өнгөрсөн жилүүдэд хөвсгөл нуурч ивсэн 11 техник хэрэгслийг татан гаргаж 50 орчим тонн шатхууныг задрахаас өмнө татан гарах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна гэсэн юм мэдээлэл өгсөн. За бид нар чинь одоо нөгөө хэдэн жилийн өмнө нэлээд хөвсгөл нуурч ивсэн автомашины чинь талбай дээр гаргаад ирсэн. үзэсгэлэн үзүүлээд ирсэн тийм. Нөгөөх нь дэлхийд нэг байна гинэ. Тэр машин шиг. Одоо үлдсэн л ганцхан байна. Одоо үлдсэн л одоо хөвсгөл нуурын яг хөлөө яг гэсэн. Тэгээд нөгөө явцын нуунт байхгүй болоод тэгээд хөвсгөл нуураас гарч ирсэн одоо нэг байна гэдэг. За ямар ч байсан энэ бид нар одоо тахих шүтэх гэдэг зүйлээсээ илүүгээр энэ чинь одоо хамгийн гол зүйл нь байна шүү дээ тийм. Дархан заацад нуураар бүртгэж төрийн тусгай хамгаалтанд авч байгаа. Тэгэхээр зэрэг хөвсгөл нуур бол дархан заацад нуур болж байгаа юм байна шүү. Тэгэхээр одоо тэнцэнэс ан аг нуур хийх одоо элдв янзын одоо байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулах тэр зүйлүүдээс бид нар урьдсан сэргийлэх боломжтой болж байна л гэж. За ийм нэг мэдээлэлээр эхлэе. За номин чимэг гişүн. Одоо энэ тамхины хяналтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг оруулж ирсэн. Энэ нөгөө нэг утаад тамхи, дээрэс нь электрон тамхи гэдэг бид нар чи олон төрлийн тамхины сонголттой болж байгаа юм л. Тэгээ хамгийн гол нь эдгээр нь одоо тамхи электрон тамхины тухайлбал захилгаан бараа гэдэг байдлаар орж ирдэг. За ингээд Монгол улс чинь нөгөө нэг Евразийн худалдааны юунд шилжснээс хойш 5 бүс нутгаас тамхи оруулж ирэхдээ гайлын татваргүй болгосон. За ингээд явсан асуудлууд нь өөрөө тамхиталтыг бол хит дэвэргэж гэнэ гэд энэ хуулийн дээр өөрчлөлт оруулъя. Онцгой албан татварыг нь өсгий нэмэгдүүлээ, гайлын татварыг нь авъя. За ингэжээс бид нар одоо тодорхой хэмжээнд энэ тамхиталт өсвөр насны хүүхдүүдийг одоо ирээдүйд эрүүл мэндийг нь аврахын боломжуудыг бүрднэ гэдгийг номин чимэг гişүү хэлээд байгаа. За гэхдээ тамхи бол маш их лоббинд явдаг. Энэ хуулийг өөрчлөхгүйгээр ингээд авч явж байгаа асуудал бол баг 20 морин жилийн түүхтэй юм бэл.
Гэл боловсруулаад идэг. Ерөөсө хилцэхдгээр дүр зүрх нь хувираад орж ирдэг нэг иймэрхүү дүр зургуудтай. За өнөөдөр Номин Жимэг гишүүн бол нэг хүний нэрийг бол онцлон зарлалаа. За энэ бол эдийн засгийн хөгжлийн сайд Жаданбаагийн инх хоёр. За энэ хүн л одоо энэ татврын тамхины асуудал дээр одоо нилээд эсрэг байр суурьтай. За энийг лоббитой дайнаад гэдэг юм зүйлийг хэлж байна. Монгол Улсын тэргуун шадар сайд болох бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд J2-ийн гар үсгтэй плантай бичиг байна. Энэ тамхины асуудлыг ярьснаас хойш үнэхээр энэ J2 гэдэг сайд одоо бүр улаан цайганд гарч өөрийнхөө плантай үсгээд тамхины хууль ийм өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг сангийн сайдтай өгөөд сууж байна. Энэ тооцоолыг харах юм бол ямар нэгэн байдлаар тэр улаан алтан гадас электроник гаджет гэх тамхины компаниудаас тамхины татвараа бууруулаа, суралцруулаа гэж бүх тооцоолт нь яг тэр чигээрээ энэ хүний албан плантай энэ бичгээр тусаад төрийн бодлого олоход явж байна. J2 гэдэг энэ сайд хүс хөдөө аж ахуйн сайд байхдаа Евразийн гэрээ хилцээр тамхин бүтээгдэхүүнийг одоо хилцээд оруулж олно гэдэг зөвшөөрлийг өгөөд бүх янжуур тамхи, утаа тамхины гайлын албан татварыг тэглүүлсэн хүн. Энийхэн төлөө ан хүчийг авахд онцгоогоороо нөхчнөө гэд үлгэр яриа сууж ирсэн. Дараа нь энийг хийх эдийн засгийн хөгжлийн сайд болсон. Энэ ан хүчийг нь авсан 4 сарын 15 гэхэд хуулиа оруулж ирээ онцгоогоор эсвэлтгүй хийсэн, сухацсан. Тэр үед надад тамхины татврын асуудал миний асуудал биш ээ. Сангийн яатай би энийг хийх ёсгүй, манайтай хамаагүй гэдэг жалтаг хэлсэн. Энэ асуудлыг гацаасан хүн нь J2 сайд. За одоо ингээд өнөө маргаашгүй засгийн газраас энэ Евразийн хилцээрт янжуур тамхины татврыг тэгсэн асуудлаа засах гээд орж ирэхэд нөгөө тамхины асуудал миний асуудал биш ээ гэж байжсэн хүн маань сангийн яамд ийм хөл тусгаж заавал өргөн барай гэдэг тамхины тооцооллуудыг хийсэн байна. За ингээд тамхи гэдэг зүйл чинь нэгсэндээ хүний эрхийн асуудал юм шиг боловч энэ бол нийгмийн өвчин юм аа. Энэ тамхиталтаас болж нөгөө суралцсны хатуурал, зүрхний хэвийн бус байдал, уушигны одоо хор тавдар гэдэг ч юм уу, бөгөөсөн хоолой хор тавдар гэдэг олон зүйлийн олон эмгэгүүд бид нар тамхи гэдэг зүйлээс үүсгэдэг. Тэгээ энэ тамхиг одоо ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэхийг нь хязгаарлах ёстой гэдэг юм зүйл яригддаг боловч өнөөдөр бид нар чинь өнгө, үнэр, амт гэдэг олон зүйлүүдийг ингээд бүр ариун болгоод ороод байна. Бүгд найрт хятад ард улсад одоо тэр электрон тамхи гэж байгаа хоригдсон шүү дээ. Худалдахыг нь хориглоод хэрэглэхийг нь хориглосон байж хахад монголчууд одоо Номин Жимэг гишүүний хэлж байгаагаар бол Шинжааны хідэн утаа тамхи үйлдвэрлэдэг, электрон тамхи үйлдвэрлэдэг газрын бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирээ зараад худалдаад. Тэгээд тэр нь Захилгаан бараа гэдэг нэрийн дор ингээ орж ирээд худалдаа халагддаг. Тэгээ одоо ингээд хүмүүс хэлж байгаа юм л та. 8 настай хүүхдүүд, 5 6 дугаар ангийн хүүхдүүд дундаа нэгийг авчихсан тойруулаа сороо зогсож яадаг. Энэ нүгэ халдварт өвчин тархах нэг нөхцөл байдал чинь үүснэ. Нөгөө талаар энэ хүмүүс хүүхдүүд чинь яг юу хэрглэж байгаа талаарх мэдээлэл байхгүй шүү дээ. Тэгэл нөгөө бусдад гоё харагдах, нөгөө кул харагдах гэж яригадаад байдаг тэр зүйлүүд дээр л ингэж уусаж явдаг. Тэгээ саяхнаас хэрглэж эхэлсэн гэж байгаа боловч эн чинь эхнээсээ баг нөгөө хор хөнөөлөнд батлагдаад, нутлагдаад, судлагдаад явж л байгаа юм билээ шүү дээ. Тэгээ энэ зүйлүүдээ бас ингээд хязгаарлалтай хийгээч гэдэг юм. Дэлхийн улс орнуудад яадаг вэ гэхээр одоо тухайлбал бүгд найр Солонгос улсад манайхаас зэгч орчдөг дөө. Зүгээр тамхин тэнд байгаа монголчууд эндээс тамхи загтдаг шүү дээ. Нэг паачиг тийм тамхи аваад нэг паачиг тийм тамхи аваад ирээрэй гэж загтдаг болохоос Солонгосоос тамхи авахд маш үнэтэй. Австрали улсад гэхэд баг нэг хайрцаг янжуур Австрали доллараар бол 20 орчим доллар буюу за яг Америкийн доллараар бол 40 орчим доллар үнэтэй. Гэх мэтээр одоо нөгөө та татмаар байвал өөрөө орлоготойгоо байж татаа. Тэрнээс орлогогүй бага насны хүүхдүүд авах хэмжээнд үнийг нь байлгаж болохгүй гэдэг юм зүйл. Тэгээ хорыг бид нар үнийг нь бууруулад байдаг ямар сонин тогтолцоо байл гэж яар. За өнөөдөр харин энэ түрүүн бас нэг мэдээлэл явж ирсэн л да. Сангийн яамнаас юу оруулж ирж байгаа юм биш үү те? Энэ тамхины онцгой албан татврын тухай хуулийг засгийн газраас. Тий, засгийн газраас сангийн яам нөгөө мэд сайхан сайд өргөн бариад орж ирж байгаа юм. За тэр нь одоо бодвол Номин Жимэг гишүүн ингэ шүгэл хүлээжлээ одоо наатах өргөн бариа гэдэг өмдөс хойш тэгээд яаралтай явсан юм уу яасан. За тэгвэл нөгөө төрийн ордноор дүүрэн тамхины компаниудын компаниуд гишүүдийн өрөөгөөр явж байна гэдэг. Тэгээ одоо ингэ бүр би бод гутарч байна л гэдэг юм зүйл. Өнөөдөр үнэхээр одоо гутарч байна. Гишүүд маань гарын үсэг зурсан байр сууриасаа 180 градусанд эргэж байгааг харж байна.
ажлын хэсгийн гишүүнд орё гэж ажлын хэсгийн гишүүн болчоод ажилдаа ирэхгүй ажлын хэсгийг гацаадаг байдлыг харж байна. Байнгын хороо чуулганаар орохоос 1-2 өдрийн өмнө ажлын хэсэгт өөрчлөлт оруулаад зорилготой хүмүүс оруулж ажлыг өснөөлж байна. Энэ хуулийг гацаах ажил шат бүрэндээ явж байна. За ийм л зүйл болоод байна л да. Тэгээд номин чимэг гүшүүн баг хоолон зангираалах шиг байлаа. Тэгээд бат найрамд гүшүүн шиг баг өөлчих шиг л болсон л доо. Ер нь бол энэ одоо тамхины асуудлыг ингээд нэг нааштайгаар шийдчихий, Монгол улсынхаа ирээдүйн төлөө шийдчихий гэхлээр зэрэг маш их том лобби. Тэгээд энэ номин чимэг гүшүүн хэлж байгаа бол энэ жилийн орлого нь баг 800 тэрбум төгрөгийн орлоготой байдаг. Ийм бизнес юм биш үү? Тэгээд энийг нь хэн хязгаарлаж хийчих үү гэсэн айдсан дундаа одоо энэ нөгөө ажлын хэсэгт орсон. За тэгээ хамтарч ажиллаж ирсэн бүх хүмүүс нь одоо ингээд хувраад алга болж байгаа дүр зургийг. За тэгвэл эдийн засгийн хөгжлийн яам. Одоо энх хоёр сайд өөрөө биш харин яам нь мэдрэл гаргаж байгаа юм бэл. За эдийн засгийн хөгжлийн яам UBN дээр гарсан мэдээлэл дээр бол тамхины онцгой албан доторыг 27-оос 30 он хүртэл жил бүр 12% нэмэгдүүлэх юм санал хөргүүлсэн. За яагаад бид нар ингээд одоо шаттайгаар нэмж байгаа вэ? Гайлын татвар бол нөгөө эдийн засгийн Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд бол тэглэгдсэн. За гэхдээ энийгээ бид нар бол онцгойгоор нөхчин гэдэг ингээ яриад гэсэн зүйл нь ингэж яг хуурж орж. А гэхдээ энэ нэг гишүүний санаалжсан хуулийг бол ямар ч эдийн засгийн үндэслэл үнэлгээгүйгээр бид нар бол нэмэх боломжгүй. Тогтоох боломжгүй гэдэг зүйлийг хэлээр. За ямар зүйлүүдийг оруулсан юм бэ гэхэлэр зэрэг Монгол улс дахь тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэглээний түвшин, хүн амын орлого, инфляц, татварын ачаалал болон хөрс зэрэгэлдээ орнуудад татварын бодлогыг цогцоор нь харьцуулж судлаад за ийм байдлаар одоо онцгой албан татвар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тэгээ юу гэж харагдаж байна гэхэлэр зэрэг монголчууд одоо орлогогүй ядуу болохоор л хямдхан тамхи татчих хэвээр юм байна. Хямдхан байх хэвээр юм байна. Гэдэг ийм зүйл харагдаж байна л. Тэгээд хүн амынх нь орлоготой нь харьцуулж үздэг. За хүн амын орлоготой нь харьцуулдаг бол тэгвэл бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхэн үнийг та бүхэн бас яг ингээл оруулаад ирэл дээ тэгээд. Тамхин дээр болохоор зэрэг хүн амын орлого хамаарат байдаг. А бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хүнс одоо мах сүү гурил будаа юу гэдэг тэрэн дээр нь болохоор хүн амын орлого нэг хамаатай зүйл биш болчиход байдаг. Ийм нэг зүйл ингээл яригдчихээн л та. Тэгээд сайд өөрөө хариултаа хэлэхгүй яам нь өмнөөс нь ингээ мэдээлэл гаргаад явж байгаа зүйл. За мэрэгжлийн хүмүүс тэгвэл ингэж байгаа. Электрон тамхиг тамхи гэх нэр томьёонд оруулж онцгой албан татварт хамруулан өрөө тасалгаан татахыг хориулмаар байна гэдэг. За энэ чинь бид нар одоо нэг нэртэй цустэй хамтлагч нь төрийн ордонд тамхи татж байгаад нэг энэ утаа электрон тамхиг татж байгаад нэг бөөн шүүмжлэл болж байна тийм. Одоо бол энэ тамхиг чинь үнэр амт байхгүй гэдгээрээ ч юм уу хаал бол хаан татаж болно гэдэг ийм нөхцөлтэйгээр яваад идэг. Тэгтэл ялгаагүй адилхан никотин агуулсан байдаг юм байна. Дам тамхиталтанд хүмүүсийг үрдүүлдэг юм байна. За энэ дээр бол одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийгээд мэрэгжлийн хүмүүс нь ингээд шинжилгээ судалгаагаар бүх зүйлүүдийг дүгнээд байхад яагаад хууль тогтоогчд нь мэрэгжлийн хүмүүсийн үнэлгээ дүгнэлтүүдийг авч одоо хэрэгжүүлдэг юм бэ? Тэгхийн бол одоо бид нар ингээд судалгаа шинжилгээ хийж төрийн татвараар ингээд ажиллаж явах ямар хэрэг байгаа юм бэ гэдэг зүйлээ л хэлж байгаа. Үнэхээр л тийм л. За Монгол улсад 5 хүн тутмын нэг нь тамхи татдаг ба жил бүр тамхины хэрэглэнээс үүдэлтэйгээр 4300 орчим хүн нас ордог. Нас оролтын 72% нь 70 наснаас өмнө буюу цаг ус нас оролт байгаа. Тамхи татаж эхэлж байгаа нас 13 наснаас эхэлж байна гэх тоон судалгаа гарсан байт юм байна. За тэгээ бүх хүчин чармаалт улсын их хурлаар унвал Монгол улсад эмгэнэлтэй зүйл болно л гэл ингээд хэлж ин л та. Ер нь бол энэ мэрэгжлийн хүмүүс гэдэг чинь тамхи ямар хор нөлөөтэй за нэг ийм янжуур тамхинаас дам тамхиталтанд энэ өрөөнд одоо бит хоёрд нэг тамхи татчихад энэ өрөөний эргэн тойронд байгаа хичнээн хүнд ямар хор нөлөөл учруулахгүй бүгдийн тооцоолоод судлаад гаргаад ирчихэж байгаа зүйлийг нь улсын хурл авч шийддэг. Улсын хурлын гишүүд батгаж байгаа хуулийн дээр судлагдахгүй болгож оруулж ирдэг бай. Зүгээр л одоо лоббигоор л явж байдаг. Ийм л дүр зурагтай нэг юм тамхины асуудал өнөөдөр сөхөгдлөө. За дараа нь төрийн байгуулалтын байнгын ороо, төсвийн байнгын ороо нөөтийн босгыг 400 сая болгохыг дэмжсэнгүү чуулганаар дэмжихгүй бол босго хിവэр үлднэ л гэж. Энийний чинь л иргэд хүлээж гисэн шүү дээ. Нөгөө татварын багц хуулийн шинжилэл дээр чинь за өстө нөөт гэдэг 50 сая төгрөг дээр орчихлоор нөөт төлөгч болоод ингээл балардаг. За энийг 400 сая болгочих юм бол за нэг гар дээрээ судалтай эрхэлдэг нэг хүн овоо нэг гайгүй үр зээлнээсээ гарах юм байна да гэж бодож исэн чинь яг тэр заалтыг нь аваа хийчлаа. Сони.
Эний чинь л уулан тэр ган уйг тэргүүтээ гişүүд чи яриад байсан мэт. Нөгөө шадар сайдуулсан ган уйг тэргүүтээ хүмүүс чинь энийг чинь яриад л ийм зүйл орж ирэх гэж байгаа шүү. Ингээд бид нар бизнес эрхлэгчтэй жижиг дунд бизнес эрхлэгчтэй дэмжиж байгаа шүү гэдэг ийм массыг хамарсан алгад ажилт авсан. За өнөөдөр тэгвэл өөрснөө унах чинь. За уг хуулийн гол өөрчлөлт нь нөөц суудхан төлөгчийн босхийг одоогийн 50 саяас 400 сая болгон нэмэгдүүлэх байсан. За улмаар байнгын орооны хуралдааны үеэр ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гаргаж нөөтийн суудхан төлөгчийн босхийг 400 сая төгрөг болох заалтыг хуулийн төслөөс хасах санал хураалж явуулж байнгын орооны гишүүдийн 56.3% дэмжижсэн. Төсвийн байнгын орооны санал дүгнэлтийг улсын хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанд бол танилцуулсан. За энэ чинь ингээд харагдаж байна л энэ төслөөс хасах саналаа өнгөөр ажлын хэсэг нь өөрсдөө гаргачихсан. Тэгээд гаргасан шалтгаан нь юу гэхээр зэрэг одоо татвараас нуугдах, татвараас булдах, зугдах ийм асуудлууд юу н дэвшиж магадгүй маа гэдэг юм. Үгүй л дээ. Энэ 50 сая төгрөгнөөс нэг 100 сая төгрөгийн орлого олж байгаа, 50 саяас нэг жоохон дээшээ орлого олж байгаа бүх хүмүүс чинь нөө төлөгч болчих юм аа. Тэгээ нөө төлөгч гэдэг дээр та нар юу гэж ойлгодог вэ гэхээр бүр төрч гүшүүний хэлдгэр гурил талах үйлдвэрлэж байгаа байгууллага бензин дээр нөө төлдөг. Гурил дээрээ нөө төлдөг. Тэгээ дээрэс нь одоо бүх эцсийн гарсан талхан дээрээс нөө төлөөд хэрэглэгч бид нар бага нөөтийн ийм төлөгч болоо хувирчдаг л да. Тэгээ эний чинь л уулын ийм дарамтаас нь л нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчтэй гаргая л гэж уулын ярьсан шүү дээ. Тэгээд л алгад ажсан нийгмийн дэмжлэгийг авсан. Тэгээ өнөөдөр харамсалтай нь унах чинь. За энийг нь одоо улсын хурлын чуулган дээр хөп гэ босгоод ирэх гишүүн бас байх болоогүй болоо гэж бас хүлээлттэй харж л байна л да. За тэгээд энэ нөгөө онцгой албан давтрын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслөө өргөн барьсан гэдэг. За энэ дээр болохоор одоо нөгөө тамхи энтер гэдэг чинь энэ дээр бас явах юм байна. За өнөөдөр ямар ч үсэн өргөн бариад явчихсан. За улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ ойн хуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн. За эхлээд ярианаас нь жоохон хүргэчээ те. Хоёрдугаар ойн маань хит хамгаалал барьснаас улбатаад өөрөө сүйдэж байгаа. Тухайлх нь бол бид нар эдийн засгчлах харилцааг заашгүй хийх шаардлагатай байна. Унаанд ойн хөнөөлж шавж ойрын төмөрт өртсөн босоо мод гэд ингээд тооцоод үзэхэд Монгол улс өөрөө 32 жилийн хугацаанд ашиглах бүрэн дүрэн нөөцтэй байна. Нийгэм тодорхой хэмжээний буруу мэдээллүүдийг түгээж байгаа асуудлууд байна. Өөрөөр хэлбэл тэр бом мод үндэсний хөдөлгөөнд явж байгаа ойжуулах энэ ажлыг тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөл болгосноор иргэд дураараа орж мод хятаддаг энэ тогтолцоороо ойн хуулийг шилжиж ой хуулийг одоо шилжүүлж байна гэдэг ийм одоо хардлах сэргэлгийг бол бас явуулж байгаа. Тэгээд тэн дээр би албан ёсны мэдээллийг өгье гэж бодсон. За ингээд албан ёсны мэдээлэл өгсөн. Одоо энэ өөрийнхөө пэйж хуудасаар ч гэсэн гаргасан билээ л дээ. Дөлзийн Бат Эрдэнэ гэсэн юм албан ёсны хаягнаасаа. За ингээд асуулт нь иргэдээс ирж байгаа асуулт нь юм байна. За хариулт нь бол ийм байгаа. За хоёрдугаарт ингээд дистарааллуулаад явсан билээ. За энэ ч зүгээр нийтийг хамарсан зүйл юу байна гэхэлэр зэрэг иргэн бүрэг жаргал өрхийн хэрэглээнийхээ модыг авахын тулд сумынхаа засаг захиргаанаас зөвшөөрөл авдаг. За би нэг өрхийн хэрэглээнд нэг хэдэн шуудаа мод ингээд нөгөө унсан модноос бэлтгэсэн юм а гэхэлэр зэрэг тэрнийхэн зөвшөөрөл гэдэг нэг гоожингийн зөвшөөрөл гэдэг юм байдаг шүү дээ. Гоожин гэдэг. За тэр нь өстө бөө хүн суртал. Бөө авилгал сүлжээ болдог. Тэгээ нэг Бат Эрдэнэ гишүүний хэлж байгаа шиг тэр олон унанг мод байна. Шавжинд итгэсэн олон язоорууд байна. Эсвэл галт төмөрт өртсөн олон одоо тэр босоо чиглэлтэй байгаа мөртлөө урхаа болчихсон моднууд байна. Тэдгээрийг цэвэрлэх юм бол дахиад тэр зайд нь мод ургаж одоо нөгөө ялц өөрөө одоо байгалаараа цэвэрлэгдэх юм боломжууд нь бүрдэх юм а гэж. Тэгээ энэ чинь бол нэгч одоо тийм зөвшөөрөл энэ тэр гэж зүйлүүд гар хүрэхгүй юм билээ л дээ. Зүгээр иргэдийг орж боломжоор орох боломжийг л хангаж байгаа. Тэрнийх нь явдал чирэглэлийг нь хөнгөвчилж байгаа хэлбэр. Дээрэс нь энэ зөвшөөрөл аваад нөгөө нэг байгалийн дагалдах баялагийг авдаг одоо самар мамар хураадаг компаниуд чинь зөвшөөрөл авчаад бие биендээ зардаг юм байна. За би нэг зөвшөөрөл авчаад чамд зарчна. Гэхдээ чи үйл ажиллагаа явуулахгүй нэг жил өнчих юм бол тэр зөвшөөрөл авсан компаниас нь иргэд зөвшөөрөл авдаг. Тэгээд тэр компани за энэ жил манайх санхүүгийн эдийн засгийн чадамжгүй байна. Энэ жил манайх ажиллахгүй гэх юм бол тухайн бүс нутгийн иргэдэд хинч зөвшөөрөл өгөхгүй нэ гэсэн үг болчих. Тэгэхээр энэ болгонд чинь өөрөө асуудлыг улам их тийм хүн сурталын ийм давлгаараа оруулаад байна л гэж. За одоо
одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тусгай зөвшөөрлийн харилцааг огт хөндөөгүй болно. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зөвшөөрлийн тухай хуулийн зохицуултыг танилцуулъя. Өөрөөр хэлбэл зөвшөөрлийн тухай хуулийн 8-1-р зүйл тусгай зөвшөөрлийн жагсаалт гэж байгаа. Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтөөр эрхлэх бөгөөд дараах этгээдэд олгоно. Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогч. За ойн дагалт баялагын нөөцийг үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах зөвшөөрөл олгогч. За ойгоос мод бэлтгэх хэрэг гэх мэтээр ингээд зөвшөөрлүүдийг олгодог. За энэ зөвшөөрлүүдэд бол хинч гар хүрэхгүй. Энэ зөвшөөрөл олгогчдоор олгогдож явах юм аа. Зүгээр л одоо нөгөө ойг цэвэрлэх, ойн дагалдах баялагийг арай өөр зохистой хэлбэрээр тэр ойн тусгай хамгаалттай газар энэ төрий чинь нөгөө аялал жуулчлалын хэлбэр рүү шилжүүлэх зүйл. Нөгөө тусгай хамгаалттай гэл хэнийг ч оруулж болдгоо. Тинчэн нь одоо тэр мод нь өмхөрч гэнэ үү, өмхөрч байна уу, хорхоод шавж дидэгдэж байна уу, тэр нь огт хамаагүй болчдаг нэг иймэрхүү зүйлүүдийг л өөрчилж ял гэдэг. Эдийн засгийн эргэлтэнд орлоо. Тэгээ энэ 32 жил ашиглах ийм хэмжээний одоо нөгөө өмхөрсөн мод энэ төр байна гэнэ л дээ. Энүүгээр ашиглаж явах юм бол жилдээ 1 их 80 төгрөгийг улсын төсөвт бүрдүүлэх боломж бүрднэ гэдэг юм зүйл. Тэгээ хэрэгцээтэй байгаа зүйлээ бид нар бас ашиглах боломжтой зүйлээ ашиглах хэрэгтэй л гэж харагдаад байгаа юм л да. За ингээд төрийн ордон нэг иймэрхүү хуулийн төслүүдийн асуудал бол яригдлаа. За чам дээр ямар. За саяхан үндсэн хуулийн цэцгийн 2 гишүүн одоо нэг үндсэн хуулийн одоо хугацаанд дууссан гэж ярьж байгаа. За үндсэн хуулийн цэцгийн дараа баясгалан за нөгөөх нь улсын хурлын тамгын газрын дараа үлзий сайхан гээд 2 хүн орон гарчээ гэж. За энэ дээр нэг арчилсан намын гишүүн Эрдэнэ Бат гэж хүн одоо яригдж одоо хэвлэр ингээд нэрний яваад байгаа шүү дээ. За нөгөөх нь бол Ариун болд гэдэг 2 хүн байгаа. Тэгээ энэ 2 хүн дээр ер нь энэ Монгол Ардын намын бүлэг, энэ арчилсан намын бүлэг за ялангуяа тэр бүлгийн дарга нар хоорондоо тохирчвөө. Нөгөө засгийн газрын чи огцруулна байрна, өргөн байрна гэд яваад исэн нөхдүүд чинь үндсэн хуулийн цэцгийн нэг судлаар 8 хэлцчихвөө. Ер нь юу болж байна гэд ирээд юм хардах хэрэгтэй. За тэгээд сэтгүүлч нар очиод асуухаараа би бол одоо гарын үсгээр зурсан байгаа гэд одоо бүлгийн дарга цогт хэрэл бол ингээ ярьж ах жишээ нь. Гэхдээ эн чин ялсан нам тэгээд бүх зүйл дээр л ер нь хүссэн хүсээгүй өөрснийхөө хүнийг томилоод яваад байдаг үстэй. Гэтэл нэг арчилсан намын нэг хүн ороод ирэхэд бол яалчгүй ийм иргэдийн хардлага төрхөөсөр аргагүй ийм нөхцөл байдалтай болчихж байгаа. За дараагийнх нь учрал одоо ерхий сайд учрал 21 аймгийн Кембрижийн хөтөлбөртөө сургууль болгоно гэж одоо ярьсан байна. Тэгэд хамгийн гол нь нөгөө сая хоёулаа ямар нэвтрүүлэг дээр байлаа бас ярьжсэн шүү дээ нөгөө зарим гишүүд 8 настай хүүхэд малчны 8 настай хүүхдийг сургуульд оруулна гэж байна гэдэг. За энэ чинь яг логикийн хувьд одоо зөрчилдөд байна гэж. Өөрөөр Кембриж одоо бид нар чинь ингэж буруу ойлгоод байт юм байна. 12 жил ярил сурчих юм бол Кембрижийн стандарт мөн гэж ойлгоод байт юм байна. Гэтэл энэний шин цаа өчнөө ол стандарт байд юм байна л да. Тэгэхээр тэр стандартыг дагаж мөрдөхгүй бол одоо амьдрал баян малчны хүүхэд сургуульд өгсөд гадаад руу явах болдог сургуульд орж чаддгүй ийм нөхцөл байдал үүсдэг юм байна. За тэгвэл нөгөө нэг хуульчин ороод ирэх юм бол одоо яг нөхцөл байдалтайгаа зөрчилдөх юм биш үү? Өөрөөр хэлбэл энэ ерөнхий сайд бас энэ Кембрижийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэдэг ихтэй зөрөх юм биш үү гэдэг нэг юм агуулга гарч ирдэг. Тэгэхэд яг хөө сэдвэр чинь нэг гişүү өргөн барьсан шүү дээ. Тэгээ тэр хууль бол мэдээж нэг хилцүүлгийн шатанд явж байгаа. Тэгээ улсын хурал дээр унгаах уу, цаашдаа явах уу гэдэг нь бол мэдээж дараагийн асуудал. За дараагийн энэ төрийн байгуулалтын зааж байгаа би энэ чинээс бол чөлөө. Энэ дээр байгаа. Улсын хурлын дараа нам бос байх ёстой гэж зөндөө ярьсан байлаа тий. За Тэмүүжин нарын гişүүд одоо өргөн бариад энийг чинь сайн зүтгүүлээд ингээд явуулж байгаа шүү дээ. За Тэмүүжин гишүүн чинь бас хууль зүйн логиктой бас их зөв ярьж гэнэ үү гэд ингээд. Гэтэл энэ улсын хурлын дараа нам бус байх гэдэг чинь ерөөсө бүтэхгүй юм байна. Ерөөсө болохгүй юм байна гэдэг дээр 2 намын бүлэг миний төрөний ярьдаг шиг ахаал тохирчиж. Өөрөөр хэлбэл энэ ч одоо арчилсан намч засгийн эрх барьдаг ч юм уу бас өөрсөн дээр нь ирэнч гэж боддог юм уу. Тэгэд энэ нам бус байна гэдэг энэ нэг судалж ерөөсө бүтэхгүй юм. Харин энэний оронд нэг юм 3 зүйл байна. За нэгдүгээрт нь улсын хурлын дарга бүлгийнхэн болон намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй. Бүлгийн хуралдаанд оролцох бол цөөнхийн бүлэг болон бус намын удирдлагуудад мэдэгдэнэ гэж. За хоёрт нь улсын хурлын дарга намын дарга байх албан тушаалын төлөө огцорсон. Тийм учраас улсын хурлын дарга намын даргын төлөө өрсөлдөд орохгүй. За гуравт нь хэвлэл мэдээллийн байгууллага дээр төвч байр суурийг илэрхийлээ. Ийм нэг ерөнхий нэг юм за бараг л нэг хүүхэд хуурсан гэх юм уу. Уул Арц намын өөрснийх нь бүлэг дөрөнд нь өгдөг шүү дээ. Арц намын ялсан намын дарга
одоо Арс нам ялт байгуулах юм бол намын дарга нь ерөнхий сайд болно. За үндэсний бодлогын хорооных нь одоо дарга гэж байгаа шүү дээ. За үндэсний бодлогын хорооны дарга нь улсын хурлын дарга байна гэдэг эрдний үед ийм дүрмэндээ өөрчлөлт оруулаад ингэж явж исэн нэг тохиолдлуудыг мэдгэл юм байна л. Тэгээ ямар ч байсан улсын хурлын дарга бол Монголын парламентын түүхэнд үеийн үед ялсан намаас нь л томилогдоод хамгийн одоо суух боломжтой за анхдугаар чуулганыг бол ахмад гишүүн удирдаал альч намын хамаагүй хамгийн ахмад гишүүн удирдаал тэгэл улсын хурлынхаа дарга буюу спикерийг сонголт хамгийн гард болж өгөөл үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Тэгэл одоо л нэг тийм ясан намын дарга нам төрийг хослон барьж болохгүй гэдэг нэг ийм зүйл зүйлж яваад байгаа шүү дээ. Зандаа гүгийнх бол за дараа нь Миегон биенх бол дараа нь учрал гэдэг ингээд намын дарга нь улсын хурлын даргыг бацаад ирсэн учраас ийм зүйлийг явуулахгүй л гэдэг ийм хөө агуулга. Хамгийн гол нь юун дээр очиж гацаад байгаа юм гэхээр дараагийн сонгуульд яах вэ гэдэг дээр очиж гацаад байгаа юм. За шин Бямт цогт гэж хүн улсын хурлын дарга одоо байна те. За энэ хүний нам бус болгочвол яах юм? Тэгээ нам бус гэж явж байгаад 2028 оноос бол за болио биергээд намдаа орё. Би улсын хурлд нэр дэвшмээр байна гэж орж ирэх болчих гээд. Тэгэхээр чи хуулийн гаргалгаа нь бол энэ биш штэ. Бүр цогцоор нь шийдэх ёстой. Гэтэл зарим олон улсад бол юу байдаг вэ гэхээр намын биш улсын хурлын даргын суудлыг аваад үлдчихэж тийм ингээд өрсөлдөгчгүйгээр одоо өрсөлдөгч намууд нь нэр дэвшүүлэхгүй гэсэн үг шүү дээ. Ингээд Бямт цогцын шүүн дараагийн 28 он 29 он улсын хурлын гишүүн автоматар сонгогдох. А гэтэл хууль эрх зүйн орчин байхгүй. Ингээд нэг зүүнний уц хөврөөд ингээд явдаг гэдэг шиг олон зүйлийг өөрчлөх болчиход байгаа учраас энэ зүйлийг одоо ямар ч боломжгүй юм байна гэдэг дээр шийдэл төрж байгаа юм бол гэж харагдаад байгаа. За өчигдөр Монгол Улсын засгийн газар хуралдаад за энэ нөгөө Эрдэнэс Монгол нэгдлийг чинь Чингис хаан үндэсний баялагын сан нэгдэл болгосон. За ингээд түүний харьяанд үүдэг 14 төрийн өмчт компаниг бол татан буулгасан шийдвэрийг алавжуулж олон нийтэд хүргэсэн байлээ. За ингээд энэ дөр бол одоо шийдвэрийг гаргасан. Ингэснээр дарга нарын тоог зөөлж давхарцсан 260 орон тоог цомготгоод 67.3 тэрбум төгрөгийг хэмнэсэн гэдэг зүйлийг бодол ерөнхий сайд өчигдөр хэлсэн. За нөгөө баяжмал тээвэрлэлтийг хууль бусаар саатуулаад байгаа иргэдэд өчигдөр засгийн газраас үүрэг даалгавар өгөөд тэднийг одоо зогсоол гэсэн. Хамгийн гол нь зогсоох гэж байгаа шийдвэр нь юу байсан бэ гэхлээр зэрэг энэ оюу толгой гэдэг компани бол хуулийн хүрээнд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хууль зөрчсөн ч юм уу, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулаагүй. Тэгэхээр зэрэг энийг хуулийн хүрээнд засгийн газар нь зогсоох боломжгүй. А хууль бус одоо иргэний нийгмийн байгуулагч үйл ажиллагааг нь зогсоож болохгүй юм аа. Тэгэхээр одоо баг оюутлогч өчигдөр мэдгэл гараад тест. Өдөртөө л баг ингээд үйл ажиллагаа зогсноос хойш 35 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг гэл иймэрхүү зүйл. За энийг бол өнөөдөр өглөөнөөс эхлээд зогсоогоод баяжмал хэвийн нөхцлөөр гарч эхэллээ гэсэн мэдээлэл өгч байна. За салбарын сайд амтны юм. Ойролцоох хашгирч хууль бус шаардлага тавьснаар улс төрийн оноо авах байхаа асуудал бол харин шийдэхдэггүй гэдэг юм зүйлийг бас хэлж байна. Манай улс хуультай дөрвөн авч ирсэн юм байна. За тийм учраас бид бол асуудал байгаа юу да. Ойлгохоор асуудал байгаа юу да. Нууц ашигнаа асуулах тухай асуудал байгаа. Зээлийн хөнгө бууруулах тухай асуудал байгаа. Менежментийн төлөвлөгөө бууруулах тухай асуудал байгаа юу да. Энийг ганцхан хүн хэсэг бүлэгхэн яриад байгаа юм биш. Монголын төв зэвсгэрч ихтэй ярьж байна. Монголын засгийн газар ярьж байна. Энэ дээр захирамжууд гаргаа сайдаар ажил баян хэсэг байгуулаад тооцоо судалгаа хийгээд энэ хүмүүстээ хэлцүүрээр явж байгаа. За ингээд ямар ч байсан явахын үед явж гин. За эхний байдлаар бол одоо өөрх нь ахалсан ажлын хэсэг бол нөгөө нэг зүйл дээр бол амжилт гаргачихсан л гэдэг. За дараагийн ажлын хэсэг одоо ингээ хилцээрийн ширээний ар сууж байна. Онтроотой хилцээрийг яаж явуулах уу гэдэг зүйлүүдээ бид нар бас бүгднийг явуулж байна. Тэгэд энэ дээр бол зүгээр ингээд орилж ашгарч тэмцэл үзүүлснээрээ одоо асуудлыг бол шийдэхгүй байгаа. Ярилцаж хилцчихэж асуудлыг шийдэх байгаа гэдэг. За сангийн сайд мэд сайхны хувьд ч гэсэн бас тэгжил оюу толгой гэрээд эргэж харах олон асуудал байгаж эргэж зам хаах байдлаар хандаж байгаа зохисгүй маа гэдэг. Эргэж харах олон асуудал байгааг бол өөрснөө мэдээд байгаа тийм ээ. Хилээд байгаа. Хийх гээд хичээгээд зүтгээд байгааг нь одоо ярихаас өөр арга байхгүй л дээ. Тэгвэл анхнаасаа нөгөө суурийг буруу зутгачихсан та нар л өөрснөө тгээ үздэй гэдээ ингээд сууж байгаа газрынхаа эсрэг бид нар аманд нь багтаад яваад байгаа л юм зураг байгаа юм л та. Бид нэг юм болж байна. Бэлтгэлтэй одоо цагийн хүмүүсийн ахмадын төрийн юм ярьж байна. Тэрийг ч явахын тулд бид нар тодорхой бааз зураг өгдөг шүү дээ. Нөгөө талаа бид нар уул уухай байж болохгүй. Эсрүүцэн гадны хөрөнгө оруулагчдыг эсрүүцэн гэж яриад тэгээд дотооддоо бид нар одоо цагийн хүмүүсийн эдийн засгийг хийж авах болж байгаа гэдэг бол яаж утсан ч одоо тийм ойлгомжтой асуудал. За ингээд бид нар Монгол улсын эдийн засгч ерөөсөө тэр чигээр уул уурхай. Бараг 96-аас 98% жил уул уурхайгаас хамааралтай эдийн засгт ахмадуудын тэтгэврийг нэм, төрийн албан хаагчдын цалинг нэм,
хөгжлийн бюджетийн иргэдийн тэтгэмжийг нэмэх гэдэг асуудлуудын шаардлагын хариу нь юу байх вэ гэхэл зэрэг бид нар уул уурхаан ашигтай гэрээг хийж тэр татварын бүрэн гүйцэд авах ашигтай хэлбэрээр уул уурхайг хийж иж энэ хэмжээний орлогыг олно. Тэрнээс шууд ингээд зогсоогоод за энэ болохгүй байна. Иргэний нийгмийн байгууллагууд нь эсэргүүцэж байгаа маань ингээд шууд зогсоогоод хөөх хэлбэр рүүгээ шилжих юм бол дахиад хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Бид нар өөрснөө одоо ажлын байр, элдв янзын орлого, зарлага бүх юмнуудаа л алдчих юм дүр зураг бий болоод байгаа юм л. За тэгсэн чинь энэ айтом дээр нэг мэдээлэл гарсан байл. Нэг өрхөөс эхэлдэг 2.9 их найдын давлгаа гэдэг. За энэ нь болохоор зэрэг энэ оюу толгойд ажилладаг нэг инженерээр одоо үндсэндээ гол баатраа болгоод нэг нийтлэл гарсан билээ л дээ. За ингэж байгаа. За Тэлмэн гэдэг нэг юм захиргааны инженерийн мэргэжилтэй хүний тухай. За Тэлмэнгийн 1 сарын цалин бол 10.9 сая төгрөг. За 2024 оны үзүүлэлтээр харвал оюу толгой компани үндсэн ажилтнын дунджаар сард 12.9 сая төгрөг, нийт 44674 ажилтны цалин дотоодод 722.1 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтийг бий болгодог. Энэ бол уурхайн ажлын байр, цалин хөлснөөс эдийн засгт бий болж байгаа давлгааны эхлэл юм аа. Уурхайн үйл ажиллагааны тойрог замд оролцдог ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудын 7500 орчим ажилчдын цалин хөлс нийлээд 1.80 төгрөгөөр давж байгаа. За энэ нэг өгүүлбэрээс л одоо үндсэндээ зүйл хамаарч нь л та. За ингээд 14 хоног уурхай дээр ажлууд 14 хоног амардаг штеп. За ингээ амарч явах үедээ л одоо энэ уурхай ажилчид хурж ирээл нөгөө хүүхд чухтынхаа сургалтын төлбөр ч юм уу тэгээ сургалтын хэрэгсэл эсвэл одоо гэр бүлээрээ нэг хоол унданд орох энэ тэрээгээд цалин мөнгөө Монголын зах зээлд одоо ингээд шингээж байгаа. Яг оюу толгой үндсэн ажилчид бол саяны хэлдгээр бол 10.9 сая төгрөг гэдэг чинь. За миний ч баг зүүдэлж үзээгүй сайн өндөр цалин байна л та. За иймэрхүү цалин авдаг юм байна. Мэдлэг чадвараа үнэлүүлж явж байгаа юм. За туслан гүйцэтгэгч компаниудын цалин хөлс бол арай өөр тустай байдаг л бахал та. Тэгээ туслан гүйцэтгэгч чи одоо тэр оюу толгой ажилтны өмсөх цамцыг нь хүртэл ойж байгаа тэр оюуталтчдын цалин ч гэсэн тэнд ингээд багтааж явж байгаа. Эдгээр нь бүгдээрээ Монголын зах зээл чингэж байгаа гэдэг юм. За дараа нь одоо зөв цэгмэн дээр нэг юм постэр гарсан байл л. Хэрвээ оюу толгой байхгүй байсан бол 2015-аас 2022 онд 8 жилийн турш жил бүр Монгол улсын эдийн засгийн өсөлт хас гарах байсан. За энэ хугацаанд оюу толгойгоос хамаарсан эдийн засгийн өсөлт жил бүр дунджаар 12.1% байж Монголын эдийн засаг жил дунджаар 3.1%-аар өсөжээ л гэж. Бид нар нөгөө сайлын үнэ гэдэг эрдэнэтэй шувтраад бархаа ойлоод тэгээ оюу толгойг одоо хажуунаас нь дэмжигчээр оруулаад тэгжээж нэг юм ам зогоож яана л гэдэг юм мэдээллүүдийг гаргаж өгöd байгаа юм л та. За ингээд оюу толгойтой холбоотой мэдээллүүд явсан. За шүүхтэй холбоотой хэд хэдэн мэдээллүүд шуурхайханд дуулгач. За шүүх даваа далайг цагтан 2 хугацааг бол 1 сараар сунгасан байгаа юм байна. Нийслэлийн засаг даргын 1-р орлогчоор ажиллаж байсан даваа далайг за тэгээд өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдийн компаниудын дансаар 5.5 тэрбум мөлөө ийм мөнгийг авчихсан гэдэг ийм асуудалтай холбоотойгоо шалгаж байгаа. За тэгээд цагтан хорьсон 1 сарын хугацаанд дууссан юм байна. Дахиад 1 сараар үргэлжлүүлж байгаа юм байна. За дээрэс нь нийслэлийн ерөнхий архитектор асан төгс дэлгэрийг авилгалтай тэмцэх газар шалгаж түүний гэр бүлийн хүн гих өс хоёрыг цагтан хорьсон байна. За манай жинзийн үеийн төлөөлөл гээл бас нилээд ажил хийх байх гэсэн юм итгэл үнэмшилтэй байсан. Тэгсэн сүүлд нь гарсан мэдээллүүдээр юу гэсэн бэ? Нэг гарын үсгээ 50 саяар үнэлдэг ч гэлөө. Иймэрхүү мэдээллүүд бас яваад байсан. За ингээд ашиг сонирхлын зөрчилтэй гээд шалгагдсан дээрээс нь гэр бүлийн хүн нь цагтан хоригдсон нэг юм. За Эрдэнэ төлдүүрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан даваа цэрэнд 6.9 жилийн хорих ял оноос нь мэдээлэл UBN дээр гарсан байлээ. Сэтгүүл дарь сүрэнгийн мэдээлэл. За анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял авсан Зандаа хүүгийн их бол улсын хурлын гишүүн болсон Зандаа хүүгийн их бол давд заалдж байгаа юм байна. За энэ шүүх хурал дээр ингээд ууланд баг ял авахгүй байх гэсэн байдлаар очсон байт юм билээ л зангам ингээд тэгээд тэгсэн чи гинт одоо шүүхээс 2 жилийн ял өгсөн. За энэ дээр бол одоо юу гэдэг чинь нөгөө хуулийн хонгил гэдэг ч юм уу янз бүрийн зүйлийг ярьсан тий. Ялангуяа нөгөө ардс намын дотоод сонгуулийн асуудлын үеэр нөгөө ерөнхийлөгч улсын хурлын гишүүдэд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг өргөн барьсан үеэр бас нэлээд эсэргүүцсэн байр суурийг илэрхийлжсэн. Тэгээд гинт шүүхээс л одоо 2 жилийн ял өгөөж явчихсан. За ингээд ямар ч гэсэн дав заалт оруулж юм. За улсын хурлын гишүүн Ганбаатар хахуул авч үндэслэлгүй хөрөнгөцсөн гэх Ганбаатарт холбогдох хэргийг прокурор 10 сар хянаж байна гинэ. Одоо юуг нь хянаад байгаад болдгүй юм болов гайхмар. Ерөөсөө л одоо энэ албан тушаалтнуудын хэрэг гэдэг чинь хууль хяналтын байгууллагууд дээр очиод за прокурор дээр ингээ хянагдаад дараа шүүх дээр очихлоор шүүх товыг зарлах гэж бас нэлээд уддаг. Ингээд
мартагнах, замхрах, тэгээд дараа нь эннийхээ ардуур хугацаа авсан цаг хугацаанд тохиролцох, догчих ажлууд нь явагддаг л гэж ойлгоод байгаа. Тэгээ ямар ч байсан Ганбаатар гишүүний хувьд бол би шүүхтэр байр сууриа илэрхийлнэ. Прокурорд бол ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй л гэсэн юм зүйл байгаа юм байна л. За энийг нь бол хяналтын прокурор нь хэлсэн байлээ. Ямар ч байсан хэрэг үүсгээд 10 сар болж байгаа юм байна. Хянаад л байгаа минь хизээ шүүх рүү шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа юм байна өө гэж. За шүүхтэй холбоотой мэдээ. Зөв цэгийн сайтын 20 сая төгрөг торсон гэд яригдсан. За энийг шүүх хүчингүй болгочээ гэсэн байна. За дараагийнх нь энэ хөдөлмөр эрхлэлтийн сан гэдэг энэ одоо сангууд бол одоо манад бол замбрааг алдсан шүү дээ. Нөгөө идэж уух одоо өмсөж зүүх нь бол дийлдэх юм байсан. За тэгвэл хөдөлмөр эрхлэлтийн сан хууль бусаар сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсныг тогтоожээ гэдэг. За хөдөлмөр эрхлэлтийн үйлчлэгээний газар за түүний хайраа аймаг сум дүүр гэд ингээд ийм олон газрууд байдаг. За энтэй ингээд шууд гэрээ байгуулж санхүүжилт олгосон энэ зүйлүүдийг хуулийн хяналтын байгууллага тогтоосон байна гэж. За дараагийнх нь энэ дэр нэг шуурхай явууч. Энэ одоо байгаль чиг сан одоо үндэсний баялагын сан гэж яриад байгаа шүү дээ. Энэ баялагын сан чи зөвхөн орлого төвлөрүүлдэг биш. Хөрөнгийн удирдлага хийдэг болно гэдэг уг нэг чухал санаа хэлсэн. За энэ хөрөнгийн удирдлага хийдэг болох ч энэ гээд нөгөө Капитал банкд нийгмийн даатгалын мөнгийг авч өгдөг шиг Капитал банк ч лөө юм болчихгүй гэж. Хөрөнгийн удирдлага яаж хийх юм гэхээр олон улсын бонд авч, засгийн газрын бондуудыг авч тэрийг арвижуулах юм байна л да. Бид нар нэг байнга ярьдаг шүү дээ. Оюу толгой мөнгөөр Австралийн хөгсчүүд зугаалаад байна гэх те. Тэд нар чинь бол тэр тэтгэврийнхээ сангаар л хөрөнгийн удирдлага хийжтэй юм бэл. Өөрөөр хэлбэл тэр 90%-ийн хувьцааг аваад тэр хувьцааг өсч идэг учраас тэтгэврийн сандаа улам нэмэр болгоод ингээ явж идэг юм байна. Тэгэхээр манайх нэг ийм хийчихвэл уг нь сайнсан гэд. Гол нь тэгээ хөрөнгийн удирдлагаа яаж зөв менежменттэй хийх үү, яаж улс төрийн лоббиггүй ажиллах уу гэдэг чинь л өөр дараагийн асуудал. Одоо тийм баахан бэлэн мөнгө байхлаар чинь улс төрчтэй чинь хамаг шүүсэн гоож шүү дээ. Одоо яах вэ? Гуруугаараа ингээл дүрж үзээд ингэж бол мэддэхгүй юм байна, ингэж бол болчих юм байна гэл ингээл явна л да. Бидний нөгөө судлаа л гэдэг нөгөө Скандинавын орнууд байдаг шүү дээ. Шведийн одоо Данийн, Финляндийн тэр нөгөө гой мөнгөн сан одоо баялагын сангуудын талаарх тэр одоо би уншижсэн нэг баялагын сан одоо хаана хөлөө Шведийн хөлөө Норвегийнх бол байгаа. Тэд нар чи баялагын санд ингээд бидний мөнгө цугларсан байгаа шүү дээ. Монгол хүн болгоны одоо мөнгө цугларсан байхад тэрийг нь одоо Арабын улсуудын том хэрэгжүүлэгч байгаа төслүүд рүү хөрөнгө оруулалт оруулах тийм л. Тэгэл нэг 100 сая төгрөг орууллаа гэж бодоход тэр хөрөнгө оруулалт нь ашигтай болонгууд 200 сая болоод буцаад ороод ирдэг. Тэгэхээр зэрэг миний иргэн бүрв жаргалын авах гэсэн баялагын санд байгаа мөнгө чинь би 60,000 төгрөг авах гэсэн бол 120,000 төгрөг авах хэмжээнд очиждаг юм байл л. Тэгээ ийм зүйлүүдийг хийх гэхдээ манайханд бас нэг улс төрийн нөлөө хоншоор дутах байхаа л гэж боддог. За дараагийн алдарч авахлан нийслэлтэг төсвийг зарцааснаас болж байгаа наадмын найруулагч уран бүтээч Салингийн нэг энэ яг л энэ үед л ингэж яригдах юм. Одоо жилийн жилд тэгээд нөгөөдөл нь зайлвал одоо цалин мөнгө аваагүй гэдэг пост бичээл тэнгуут нь өгж мөгдөг. Энэ ганцхан одоо яг энэ жил биш шүү дээ. Байнгын бараг л одоо нэг уран бүтээж ярьж ирсэн шүү дээ. Бид нар өөрснийхөө хувийн мөнгөөр урдаас юм хумаа захиалаагүй наадмын өдөр ёстой амжихгүй байсан шүү гэдэг. Энэ алдарч ахын сайтыг хэлж байгаагаар болохоор зэрэг нийслэлчийн элдв янзын хэрэгт холбогдоод тэрийг нь хууль хяналтын байгууллагуудаас дансыг зарцаацсан. Ийм шалтгаан хэлээд байгаа. Гэхдээ өмнө нь дандаа ийм зүйлүүд болдог. Одоо дан ганц наадам дээр гэлтгүүгээр нөгөө нэг сувг шуудуугаа солих байгаа газар ухаж байгаа асуудал ухаал орхичод ирдэг тийм. За өөр одоо нийслэлийн юугаар ч юм уу хөрөнгө оруулалтаар ч юм уу ямар нэг юм хийх гэхлээр зэрэг мөнгөө шийдчихэд ажил одоо гүйцэтгэгч компаниас тодруулах гад тэгээ мөнгөө төрийн сангаас гаргуулах гад ингээд цаг хугацаа маш их алддаг. Энийгээ тэр хавар намар нь хийж болдгоо юм уу? Хавар нь хийх гэхлээр зэрэг нөгөө төрийн сан ч мөнгөө оныхынд татаад авчдаг. Тэгээ буцаага дахиад гуйлдаг гэх мэт ингээд уялдаа холбоо ерөөсөө байхгүй байх шиг байна л. Тэгээ наадамтай холбоотой хэд хэдэн мэдээллүүд бас байгаа. За наадмар бол 10-аас 15-ны хооронд 6 хоног амрах хуулийн хугацаатай. За энийг болохоор зэрэг 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүд нэг ажлын өдөр таарж байгаа юм билээ шүү дээ. Амралтын өдөр. Тийм, амралтын өдөр. Амралтын өдөр таарж байгаа учраас энийг нь дараа 7 хоногийнх нь ажлын өдрөөр шилжүүлэх боломжийг судлах чиглэлийг ерөөхдөө сайд өгсөн юм бил. Тэгэхээр магадгүй бас одоо за календар дээрээс харах юм бол бид нар чинь нэлээд их хоног бас амарчих боломж бүрдэх гээд байна удаа л гээд. Тэгээ хувийн ишлэхэн бол амрах зүйлийг бол үгүйс хэцүү муухай одоо хамаг зүйл байхгүй болчихдог гэдэг. Гэхдээ тэр үеэр ч хүмүүс чинь хамгийн их одоо нөгөө амарч байгаа үедээ мөнгө төгрөгөө өрн таран хийхтэй аялал зугаалах ийм зүйлүүдийг хийх юм лээ. 11 12 бол хагасаа бүтэн сайн таарч байгаа. Тэгэхээр зэрэг
15 хүртэл амрна гэхэлэр 16 17 оны пүрэв баасан гаригуудыг амралтын өдрөд шилжүүлэх юм бол за бид нар нэг 20-ны даваа гариг хүртэл хугацаанд бол нэг амарчих боломж бас бүрдэж байгаа юм байна гэж нэг юм мэдээлэл. За наадмын тасалбарыг бол 7 дугаар сарын 5-наас захимаар худалдаалах юм байна. 26,000 орчим тасалбар. За энийг бол захимаар худалдаална гэжсэн. Тэгээд бид нар чинь өмнө нь бас захимаар худалдаалаад гацчдаг нэг асуудал байдаг шүү дээ, тий. Ороод хүн болгоо авахгүй л үздэг, тэгэл гацдаг. За янз бүрийн жилээс жилд л одоо нэг олон групп жуулчин явж байхад одоо яаж авах хэрэгтэй байдаг юм бэ? Ингээд иймэрхүү зүйлүүдийг өөрснөө зохион байгуулсан юм байлгүй л гэж бодож байгаа шүү дээ. За дараагийн нэг зүйл нь даншиг наадам хүрээ цам 27-28-нд болно. Тэгээд нийслэлийн төсөв гацчихсан бол нийслэл одоо энийг яг юугаараа хийх гэж байгаа юм болоо бас сони юм тий. Алдар жавхлан сайдын хэлж байгаагаар бол нийслэлийн бүх данс бол зарцчихсан байгаа гэдэг ингээд ийм юм яриад байгаа. Тэгсэн мөртлөө бид нар одоо хүрээ цамаа хийх гээд байгаа юм. Тэгээд төсөв мөнгөнд байгаа ч юм уу байхгүй ч юм уу. За нөгөө пүрэв давг улсын арслан пүрэв давг уучлахгүйсэн бичгээ бүхэн үндэсний бүхий холбоонд хөргүүлсэн юм байна. За ингээд зөв зохисгүй үйлдэл гаргажээ. Энэ жилийн наадамд барилдуулж өгөөч. Одоо би гаргасан үйлдэл дээр бол уучлахгүй жинаа л гэсэн бэл. За барилдах эрхийг нь 5 сараар хасах шийдвэрийг ер нь бол хэвээрүүлдэг нэ. 23-4 онд ийм юм болж исэн. Тэгэл ерөөс завсрахгүй зайлшгүй байгаад байгаа штэ гэдэг зүйлийг магалж тэргүүн нь бол хилээд исэн тий. Тэгээ одоо магадгүй бас энэ жилийн наадам дээр бодсон төлөвлөсөн зүйлүүд нь нурж унах гад ийм байгаад байгаа юм уу? Арслан бол барилдыг дуусчихгүйсэн. За холбоо бол барилдуулахгүй байх магадлалтай байна гэсэн мэдээлэл бол гарсан биш үү. За найруулагч маань тэнцэнээс цангинаал явах шиг байна. За реклама үзчихээ дөө тэгээд буцаа холбогдъё. Pocket байхад bit so safe. Pocket байхад bit so safe. Хамтдаа өнгөрүүлсэн хорон бүхэн хамгийн үнцэнтэй. Жинхэнэ Pasta Rico. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Kubus. Ялах шалахгүй юмд бухимдаж уурлах гээд байдаг юм биш үү? Стресс юу автаарай. Магнимум нэрлээрэй. Стрессийн шинж тэмдгийг арилгахаас гадна бие махбодын стресс эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Магнимум эрч хүчтэй амьдрал. Монгол сүм чихэр. Үнэний цэвэр сүвээр итгэв. Монголдо үйлдвэрлэв. Япон улсын Окинава арлын далайн бор цамгаас гаргаж авсан пастро бэлтгэл нь ходоодны улайлт, шархлаа гэмшлэх хеликобактерийн халдвараас хамгаална. Мөн ходоодны өрөвсөл, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн баталснаар эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг болсон байна. Далайн замаг пастрог уугаад ходоод өвдөх завиргүй эрүүл амьдарцгаая. Өөрийн цэвэр угаалга үлдэх шинэ аргыг танилцуулж байна. Шинэ Ariel All-in-One Pots толбонд потхийн таагүй нэрийг одоор айлгана. Богино угаалгын програм дээрч потхийн. Эхлээд Ariel Pot, дараа нь хугацаа хийн. Өөрийн цэвэрхэн угаалга үлдэхэд бас потхийн. Шинэ Ariel All-in-One Pots. Хүүхд өрөхгүй газар хадгална. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартал санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Cormega бүх эмийн сангуудаар Cormega. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шин хэрэглэгч болоорой. Танд агарлаа шүү. Надад ч ихтэй гарч амжихгүй нэ. Нэг юм мартаагүй. Хоолойч бүрийн орлоо шүү дээ. Бод шин брэнд. Дэвшид ганцхан Монгол махын снэк. Бод шин брэнд. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хамтдаа өнгөрүүлсэн хорон бүхэн хамгийн үнцэнтэй. Жинхэнэ
Pasta Rico. Pocket safe. Pocket safe. Pocket байхад бид so safe. Pocket байхад бид so safe. За 51 болж байгаа юм биш үү? Цөөхөн хугацаа болсон байна. За сэтгэлдүүдээс дуулгаа явчихё. За энэ бузрауга зайлаач дахианаас өөр хийх ажил байхгүй юу? Юу гэж юм бол дахианаас өөр гэж. За Сигийн шинэ ногоон салаад CU-гийнхыг хэлж байгаа юм байна. За таалагдахгүй бол үзгээ болцгооч ээ л гэсэн байна. За одоо болиочтой ямар нүгэлтэй юм байл гэсэн. Инх хоёроо чи одоо болиочтой гэнэ. Инх хоёр гэж ямар инх хоёр инх хоёрыг хэлж байгаа юм тийм. За энийг тэнэг авгаа шудраг хүн болох гэдэг худлаа өөрчилчих юм аа л гэсэн байна. Махаа дийлэхгүй байж нэмүүл тэгжүүл төсөө юу. За намын чимэг худлаа аргаа өөрчилсөн авгаа л гэсэн байна. За наа тамхинаас чинь илүү арх жинхэн улсын аюул бие лав тамхинаас болж гэмт хэрэг гарч байна гэж дуулаагүй ээ. Харин арх бол бөөн аюултай болоод байна шүү л гэсэн. За гүлгэн нохой гэмтэй шүү, гөлмөө шууж мордороо гэдэг үгийг санаж явах хэрэгтэй шүү л гэсэн сэтгэлдлүүд ерөнхийдөө ирж. За манайхан сэтгэлдлүүдэд бичихтэй аль болох кирилл үсгээ ашиглаад довчлохгүйгээр зөв гаргах хэрэгтэй бичээрэй. Бас бусдыг хараад ерөөсөн доромжилсан үг агуулга битгий оруулаарай. За зарим мэдээллүүдийг яс гарчгаар нь дуулах чи зөвшөөрлөгөө байрласан түүцнүүдийг одоо нүүлгэн шижүүлэх ажлуудыг зохион байгуулна л гэсэн мэлээ. Энэ нөө чөлөөлийн аяны хүрээнд чинь бас баахан түүснүүд буцаад гараад ирсэн. За энэ бол зөвшөөрөл өгсөн өгөөгүйгээр бас ялгагдаад байгаа юм шиг байна. Тэгээ зөвшөөрлгүйг нь бол буцаагаад шилжүүлнэ л гэсэн. Тэгээ тог захилгаан дид бүтсээр бол хангахгүй байгаа юм билээ шүү дээ, тийм. Тэгээ одоо яаж ажиллаад байсан мэдэхгүй. За Дархуул аймгийн Орхон суманд шүлхийн өвчний шижигтэй тохиолдол бүртгэгдэжээ гэж IC дээр мэдээлэл гарсан байлээ. За энийг одоо мал эмнэлгийн зооноцын өвчин судлалын газраас судал баталгаажуулж мэдээллийг нь хийх бах. За нөгөө саатан уу эсвэл уламжлал шүлхийн үг гэдэг нь одоогор тодорхойгүй. За нөхөн сэргэлт нэрийн дор ашигт малтмал олборлож байсныг илрүүлсэн байна өө. Тэгээ заамартл юм бэ тэл. Тэгээ сайхан нөхөн сэргэлт хийж яана л гэж нэг том техник оруулцдаг. Тэгээ яг нөхөн сэргэлт хийгээд байгаа мөн гэхэлэр зэрэг олборлоод явж идэг л нэг ийм зурвалд байна. За дээрэс нь саяхан нөгөө эмийн лаборатори байгуулагдаад байсан. За тэгвэл эрүүл мэндийн яамнаас өргөн хэрэглээний эмийн чанарыг шинжилгээнд хамруулж эхэлсэн юм байна шүү. За ингэж шинжилгээнд хамруулснаар одоо бид нар ямар чанартай ямар стандарт хангасан ер нь хэрэглэж болох юм ууж хэрэглэж гин үгүй юу гэдэг зүйлүүдийг шинжлэх юм байлаа. За эхний одоо байдлаар 47 эм гэлөө 27 нэр төрлийн 56 эмийн дээжиг болно гэж байгаа. За хариу нь сарын дараа гарна гэсэн мэдээллийг бас өгсөн байлээ. За 2026-аас 27 оны хичээлийн жилд цэцэрлэг болон хувийн хөвшлээс 376 анги түрээслэн гэсэн мэдээ. За түрүүний мэдээлэлтэй холбоотойгоор тийм хотгон доторх одоо байрнуудыг бас тухайн хотгоны сургууль за тэгээд ахлах ангид ороод ирэхлээр нөгөө нэг цогцлбор хэлбэрээр сурах зөвхөн ахлах ангийн сурагчид сурдаг болох гэх мэтэр ингэж одоо ерхий боловсролын сургуулиудыг өөрчилнө л гэсэн иймэрхүү. За улсын их хурл бас нэг сонирхолтой зүйлийг хэлцэж байгаа юм байна. Энэ нөгөө гэр бүлийн шүүх байгуулах тухай асуудлыг хэлцэж байгаа юм байна. За гэр бүлийн маргаантай холбоотой асуудал, гэр бүлийн хүчирхийлэл одоо өөр юу гэдэг энэ зүйлүүдийг тусдаа статусаар нь одоо шүүдэг болох тухай асуудал яригдж байгаа юм байна. За чамд дуулгаг үйлцэн мэдээлэл байна. Улаанбаатар хотын нийт эзэмшлийн 71 байршилд 1.5 тэрбум төгрөгийн одоо таримт засаг гойно гэж. Энэ таримт засаг чи одоо их янзын сонир болчиход байгаа шүү дээ. Өвлөн байхгүй болчдаг. Ахаал тэрбум төгрөг дараа нь гаргаад ингээд за дуусгач. За тэгээд одоо цаг хугацаатай болохоор ч одоо хэцүү. 18 цаг 54 минут болсон байна. Монгол кинот нэвтрүүлэг үзэгчтэй бүр гарагийн дугаараа дуулгалаа. Маргаашийн цагт эргээд уулзцаая. Урайлч. За. Монгол комментэд нэгтгэе. Pocket safe. Pocket байхад бид so safe.